Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэндээ өнөөдөр Солонгосын жүжигчин Игёны талаар танилцуулах гэж байна. За жүжигчин маань 1989 оны 1 сарын 8-нд төржээ. Жүжигчний карьераа 2011 онд эхлүүлсэн юм байна. Анх 2013 онд Сургууль гэдэг кинонд тоглож байжээ. Түүнийг манай монголчууд Миний нөхөртэй гэрлээч, Waikiki тавтай морил гэх зэрэг киногаар нь мэднэ гэж би бодож байна. За тэрээр одоо хүртэл 18 бүрэн хэмжээний кинонд туслах болон гол дүрийн жүжигчнээр ажилласан бол 29 олон ангит драманд туслах болон гол дүрийн жүжигчнээр ажиллажээ. Тэрээр жүжигчнээс гадна мөн дуучин юм байна. 2018 онд Азийн моделийн шагнал, 21 онд KBS-ийн драмын шагнал, 2015 онд Солонгосын кино жүжигчдийн холбооны шагнал, 22 болон 23 онуудад MBS-ийн entertainment шагнал зэргийг тус хүртэж байжээ. Түүний хувийн амьдрал гэвэл аав нь LG Innotek гэж компани захирал байсан бөгөөд солонгосууд Чебол гэж ярьдаг маш баян айлаас гаралтай юм байна. 2018 онд тэрээр Waikiki тавтай морил цувралд хамт тоглож байсан жүжигчин Жун Инсунтай бүтэн 1 жил үерхэж байгаа талаараа агентлагаараа дамжуулж мэдгдсэн боловч салснаа зарлжээ. Одоогийн байдлаар шинэ үерхэл гэрлэлтийн талаар мэдээлэл алга байна. Одоо түүний өөрийнхөө талаар ярьсан нэвтрүүлгийн хэсгийг сонирхолъё. Тэрээр хэдий баян айлаас гаралтай ч гэсэн дунд сургуулаа орхиж жүжигчний зам руу орохдоо Солонгосын драман дээр гардагчлан дээврийн өрөөнд ганцаараа амьдарч эхэлсэн юм байна. Тэрээр урд нь спортоор хичээлдэг байж байгаад бэртэл авч спортоо орхисноор сэтгцийн эрүүл мэнд нь муудаж гэр бүлийнхнийгээ сандрахсан болохоор аав нь түүнийг дуртай зүйлээ хийж амьдргээд дунд сургуулаас гарах үргэлтэл дээр нь зөвшөөрсөн гар үсгээ зурж ээжээ. Тэрээр ер нь одоо бол дээврийн өрөөнд амьдрахаа болсон ч гэсэн өвлийн цагт халаалтаа асаадгүй, унтахтаа л халаалттай хүнжлээ асааж амьдардаг гэнэ. Сард ердөө 20 орчим доллар халаалтын мөнгө гэж төлдөг гинэ. Энэ нь Солонгост бараг халаалтын суур хураамж юм байна. За Игён энэ хэмнэлттэй амьдардаг зангаа ааваасаа генээр нь дамжуулж авсан байх гэж боддог хэмээн ярьжээ. Тэрээр өөрийн талаар ярихдаа багаасаа найзлсан найз нь ковидын үеэр санхүүгийн хямралд ортож дампуурсан байх үед нь найздаа 100 мянга орчим $100 зээлж тэр мөнгөөр найз нь ресторан нээсэн боловч бизнес нь амжилтгүй болоод дахин дампуурчээ. Тэгсэн хэдий ч найз нь $15 мянган буцаан өгөөд үлдсэн мөнгийг нь амьдралынхаа туршид буцаан өгнө гэж амласан учраас Игён маань сэтгэл нь хөдөлж миний найзаар үлдсэнд баярлалаа хэмээн тэрсэн тухайгаа ярьж байна. Хэрвээ үзэгчд минь санаж байгаа бол Игён энэ оны ихээр нөхөртэй минь гэрлээч драмд эсрэг дүрийн жүжигчнэр тоглосон. Тэрээр өөрөө хэлэхдээ урд нь минь тустай явдаг байсан хөршин уг кинонд тоглосныг дараа зурагтаар гарсныхан дараа таархаараа муухай хараад мэдлэгээ болсон. Гадуур явхад нь эмээнэр чи өстө зөвүүн амьтан гэх мэтээр хэлдэг болсон гинэ. Энэ тухай ярихдаа би их аз жаргалтай эсрэг талын дүр байхаа гэж ярьсан харагдсан. Игён зөвхөн инээдмийн төрөл тоглоод зогсохгүй. Олон төрлийн дүр туурч чаддгийг нь хүмүүс тоглосон кинонаас нь харсан баха. Тэрээр дуулдаг гэсэн 2020 онд цагтаа ажиллаа таарч байгаа ч гэж нэртэй манайхаар бол зохиолын дуу дуулсан байна. Уг дууны үг нь офисын ажилтнуудын зовлонг нэггүй тоочж ажилласан цагтаа тааралгүй заавал бөөнөрөө шүн дунд хүртэл архины мухлагт суух ёстой байдаг талаар өгүүлжээ. Манайхан зарим нь уг дуу сонссон баха. Дууны орчуулгатайгаар маш их онлайнаар явсан. За тэрээр Африкийн Джейм гэж бөмбөршиг хөгжим болон Хижэм хэмээх перу хөгжим тоглож чаддаг гэжээ. Мөн бодит амьдрал дээр хүний амь аварсан баатар юм байна. 2013 онд түүний менежер машинаасаа юм авах гэж байгаад зөөврийн хийн зуухаа асаацсан юм байна. Тэгээд дараа нь машиндаа ороод суухдаа газанд хордоод тухай алдчихэ. Түүний менежер хэлэхдээ тэр үед намайг Игён сэрээгээгүй бол бууян болох байлаа гэжээ. Менежер нь баг зэргийн хий амьсгалсан байсан ч эмнэлэгт эмчилүүлээд эдгэрчээ. 2020 оны 3 сарын 19-нд Игён машинтаа явж байхад нь уртлынх нь том ачааны тэрэгний урд согтун хүн дайруулах гээд байхад нь очиж татад авч амийг нь аварсан байна. Түүний машин ачааны машины ард байсан ба согтун хүнийг машины урдуур орох гэхэд нь Игён маш хурдан машинаасаа гарч нөгөө хүнийг тэврээд осолд орохоос нь сэргийлээ зогсохгүй.
Түүний дахин өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулахгүй болтол нь удаан тэрвэрч зогссон гэж харсан гэрч нь ярьжээ. Гэрч хэлэхдээ бид бүгд л машиндаа энэ явдлыг харж байсан боловч ганц үйлдэл хийсэн хүн нь И Эгён байсан. Тэрээр мөн дараад чичирч байгаа согтуу хүнд өөрийнхөө хүрмийг нөмрүүлээд тэр хүнийг дахин элдэн үйлдэл хийхгүй болтсон үед нь тавьж явуулсан. Түүний зориг нэг хүний амийг аварсан гэжээ. Дараа нь нөгөө согтуу хүнийг цагдаа нар аюулгүй газарт хүргэсэн байна. И Эгёны агентлаг түүний талаар мэдээллийг үнэн болохыг баталсан бөгөөд И Эгён энэ талаараа энэ явдал миний өмнө болсон бөгөөд би хар урдаараа л машинаасаа гарсан. Би хүн болгоны хийх үйлдэлийг хийсэн гэж мэдгдсэн байна. И Эгён Вайкики тавтай морил кинон дээрээ биеийнхээ үсийг ваксдуулдаг хэсэгт жинхнээсээ үсээ ваксдуулсан байна. Вайкики тавтай морил драм дээр хамт тоглосон жүжигчинтэй үерхэж байгаад салсан шалтгаан нь хоёулангийнх нь завгүй ажлын шахуу хөтөлбөрөөс болсон гэдгийг тус тусынхан агентлаг мэдэгджээ. Вайкики тавтай морил инедмийн драмыг үзсэн хүн байвал тэрээр ер нь уг драман дээр өөрийнхөө бодит амьдралын дүртэй тоглосон гэж ойлгохдохоор учир нь уг кинон дээр жүжигчний карьераа баян аваасаа тусламж авалгүй өөрөө амьдралаа бүтээх гэж явж байгаа дүр тоглосон түүний бодит амьдралтай яг адилхан ажээ. Тэрээр BTS-ийн Жинтэй найзууд юм байна. 23 наснда цэргийн албаа хаачаад ирээд жүжигчний курст орохдоо тэрээр Жинтэй танилцаж нөхөрлсөн юм байна. Тэгээд хоёр найзууд тус тусайхын карьерийг хөөж яваад 2018 онд MBS-ийн хөгжмийн шагналыг гардуулах ёслолтоор иргэн уулзсан бөгөөд И Эгён инстада хамт авахсан зураг тавихтаа хизээч хуурдгүй замдаа найздаа баярлалаа. Надтай уулзах гэж тайсны ард гүйж хурж ирлээ. Удахгүй уулзцгаа гэж өчжээ. И Эгён маань Солонгосын Red Velvet октын хамтлагийн улаан фэн юм байна. Телевизийн нэгэн нэвтрүүлэг тэрээр оролцохдоо Red Velvet-ийн дууг таах тэмцээн зохиоход алдалгүй таасны эцэст өөрийнхөө нэг нууцаа хэлсэн нь миний одоо амьдарч байгаа байр урд нь Red Velvet-ийнхний гэр байсан юм гэжээ. За миний хувьд бол түүний тоглосон 3-4 драмыг үзэж байсан ба ихэвчлэн инедмийн дүр тоглосон драмануудыг нь үзэж байсан. За түүний TikTok-ыг харж байхад ч тэрээр хөөрхөн хөгжилтэй видеонууд их хийдэг харагддаг. Хувь хүнийх нь зан чанар эерэг хөгжилтэй хүн шиг санагдсан. Тэрээр ер нь тайз ба яриа гэх нэвтрүүлэгт оролцох үеэрээ хөгжигчин та яагаад бүх хийсэн зүйлдээ сайн байдаг юм бэ гэсэн чинь би бүх боломжийг миний сүүлчийн боломж гэж хардаг болохоор тэр байхаа гэж хариулсан. Мөн тэр нэвтрүүлэгт орохдоо би ганцхан нөхөртэй минь гэрлээч тоглосны дараа Солонгосын болон дэлхийн үзэгчдээс олон тооны хараалын үг онлайнаар хүлээн авсан гэдгээ мэдгдсэн байна. За 25 онд бол түүний тоглосон киноны талаар мэдээлэл одоогоор байхгүй байна. Удахгүй дэлгэцээр уг жүжигчнтэйгээ дахин уулзлаа түр баяртай.